За юу байна да? За нэвтрүүлгээ үзсэн биз дээ. Монгол дуу яриад барыг Хүлээн шуугч байж юм. үзтээ. Нэстэ гоё дугаарууд байлаа тий. Гэсэн Өстой шүү. сонирхолтой байлаа. За хоёлаа тэгэхээр нөгөө нэг өмнөх 19 дугаар дугаараасаа эхлээл ярьчих тий. За тэгээ. За 19 дугаар дугаар дээр болохоор манай хэдий чинь нөгөө нэг эзгүй арал руу явуулаад хоёр хоёроор нь хосоолгоод айгүй хөөрхөн өөрснийх нь одоо нөгөө нэг амиа аврах чадварын survival skill-ийг харсан. За энэ дугаар дээр чи ер нь ямар сэтгэлдтэй байсан бэ? Энэ дугаар дээр ер нь чамд ярих юм хоб бацх юм аль хэр их байна? Маш их байна. Маш их шигтэй. Ер нь бол яг ингээд үзэхэд дөрвөн янзын төрлийн эмхтэй бас дөрвөн өөр төрлийн эр хүнийг ингээд телевизээс сэдвэлээ олоод харчих шиг болсон тий. Тий, ер нь бол яг тэгсэн. Нэг нь болохоор яг ингээд аргагүй нөхцөл байдалд оронгууд амьдралаа аваад явдаг эмхтэй хүн дээр мока шиг. Манай Эстер болохоор айгу тийм happy одоо ямар ч асуудал тулгарсан энийгээл за зүгээрээ гэл ингээл төшөг болол ямар ч амьдралын хүнд асуудлыг нэг хүнд гэж боддгоо. За тэгээ Кика болохоор аль болох эрэгтэйдээ даатгаад өөрөө ингээд эвтэйхэн байхыг хүсдэг эмэгтэйчүүдийн төлөөлөлч юм шиг тий. За манай сувдаа болохоор ихэр сувд маань болохоор сувдаа гэсэн чинь тий. Ихэр сувд маань болохоор нэг тийм айгу хөр хийнэж явжсэн аа хэцүү юм таралдангууд айгу ууралдаг эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Харин тий. Яг тийм дөрвөн эмэгтэйгийн төлөөлөл болсон юм шиг санагдсан. Ааха. Тэгээд одоо за энэ дөрвөн эмэгтэйгийн төлөөллөөс аль нь хамгийн таалагдсан бэ чам? Мэдээч хэрэг Эстер таалагдсан. Амьдрал дээр ер нь хэцүү юм тохиолдвол энийгээл хөнгөн тий чадна штэ хоёлаа болно штэ гэж явхад эрэгтэй хүн юмнуудыг зохицуулаад явах штэ. Тий штэ яг гоо. Гэхдээ би өөрөө жоох ихэр сувдрал эмэгтэй байхгүй юу? Одоо жоох хэцүү зүйл толрогууд ингээд өөрийнхөө бухимдаад энэ төлөвлөөг үзүүлсэд гараад ирэхээр бухимддаг төрлийн хүн. Гэхдээ аль болох өөрийгөө Эстер шиг байлгахыг л хүсдэг. За тавьшраарэ. Имийг гэгээлгэр бодоорой, хүндрүүлж битээ бодоорой гэд. Энэ дөрвөн эмэгтэйгээс аль нь хамгийн таалагдаагүй вэ? Энэ дөрвөн төрлийн яг энэ октоодас гэсэн үг бол биш шүү дээ, тий. Өөр төрлийн эмэгтэйчүүдээс. Харин би өөрийгөө олж харж байгаа болооч тэр юм уу? Юунд ингээд жижиг юм толрongууд бухимддаг хүн айгу түүхтэй санагдсан. Тэгээд надад өөрөө бас тийм чанар байдаг болохоор би тэрэндээ өөрөө бас айгу дургу жоохон төлөвлөөгөө гинтийн зүйл гарч ирэхэд ингээд бухимдчих гад байдаг. Тэгээд тэр зангаа өөрөө айгу за 50 байх хэрэгтэй шүү гэж өөртөө ярилцал дардаг болохоос бас яг тийм ихэр сув шиг аашаал байгаа байхгүй юу? Чи болохоор дөрвөн залуугаас нь ч гэсэн бас юм дөрвөн өөр төрлийн залуучуудыг олж харсан тий. Тэгсэн. Тий, надад бол яг тэгж санагдаад байсан. Анар бол бүр айгүй хэцүү нөгөө өвчний хорог зангаараад ингээл айгүй төвхтэй байсан. Надад би бүр анарыг яг тэр эзгүй арал дээр нэгэн өдөр болоход тэгж байгаа шүү дээ тий. Үнэхээр эднийг 20 дугаарын турш эзгүй арал дээр орхисон бол анар өстой ёо яах байсан бол гэж бодоод инээ төрөөдөөсөн минь. Анар ихний раунд дээр хасагдах байсан. Айгүй хэцүү тий ёо. Бүр яаж чи ямар дөрвөн төрлийн залуу олж харав? Нэг нь угаасаа л яг анар шиг те ингээл хойно байж идэг ядаргаатай тэгсэн ирнэ ингээд худлаа уянгын өвгнүүдээр ингээд магтаал те би чинь чамдаа хайртай шүү чи минь бол өстой нэр хатан ухаантай эмэгтэйчүүдийн явд нандин ухаан гэл олон толоо юм ярьсан ирнэ ерөөс ингээд гараа оролцуулдгүү те ямар нэг хичээл зүтгэл өөрөөсд гардггүй болохоор ингээд анарыг харахаар бүр ингээд цохиж оноохоор санагдтаа надад Чинзээ болохоор ингээд нэг тийм яг манай финалистууд ч яг хэлсэн шүү дээ тийм үглээ тийм ядаргаатай яг тийм жоохон алдаа гаргаад за яах вэ Кико нэг жоохон зөрүүдлэл тэр өөдөгөө өксөөгөө л байгаа гэсэн чил хэлсэн шүү дээ би чамд энэ өөдөл өксөх байсан энэ угаасаа хүний явсан зам байсаар хахад энд юм ноосонч байж таарамаараа гэж ёо бүр амар ядаргаатай тийм өглөө өвгөн төрлийн хүн байлаа шүү дээ Чинзаа чам Чинзаа нэг удаа хэлжсэн те нөө ихрэг ингээд хоёлаа чи миний эрэгтэй хувилбар яг ихрээ шиг харагддаг гэд тэр хоёр айгу төстэй санагдсан ингээд төвхтэй юм тохиолдонгууд ингээд бухимдаад ихрээ болохоор эмэгтэй хүн уушраас бас нэг арай ч үгэлчихгүй төвчээл харин те тэгээд хэм болохоор мэдээ суур бол айгүй кул байсан. Ёо суур бол үнэхээр нэрээ альфагийн альфа мэн байсан.
эмэгтэйгэж гоё явж явсан. Тэр тухайн өдрийг ч айгүй гоё явж явсан. Тийм болохоор ер нь Эстер айгүй happy байсан гэж би бодож байгаа. Хэрвээ өөр хүнтэй анартай ч юм уу Эстер байсан бол зүгээр алалцаад дуусах байсан баг. Суур бол үнэхээр нэг тийм ideal мен байлээ. За, Энгүн Баатар болохоор нэг юм чимээгүй за жоохон тесчих. За одоо ингээд нэг тесчээ хайраа гэд нэг яваад байдаг эргэжтэйчүүд байдаг шүү дээ. Нэг хөөрхөн тэгээд нэг уурыг ингээд намжаагаад тий. Уурыг ингээд намжаагаад хөөрхөн ингээд нэг ойлгоод яагаад уурлаад байгааг нь ойлгоод тэр асуудлыг ингээд хамтдаа давчих гад жоохон тесчүүд хоёлаа ингэчих штэ гэдэг нэг тийм төрлийн залуу байсан. Тэгээ айгүй хөөрхөн байсан. Ер нь гэхдээ яг Анрыг харахаар нэг уур хүрхээс илүү надад болохоор нэг тийм жоохон өрөвдмөр ч юм шиг санагдсан нэг бие дагаагүй ийм нөгөө ээжийн хүүгээ өөр анх ярьжсэн шүү дээ. Тэр нэвтрүүлэг эхлэхэд би эмэгтэй хүнээс ээжийн хайрыг хүсдэг гэж ярьжсэн. Тэр бол яг л өөрийнхөө дотоод сэтгэлийг хэлсэн байгаа байхгүй юу? Өөрөө үнэхээр л ээжийн хүү. Тэгээд бие дааж одоо эмэгтэй хүнийг яаж авч явахаа мэдтгүү. Тэгээд дээрэс нь өөрөө залхуусан шүү дээ. Тийм. Тэгэхээр ороод байгаа байхгүй юу? Тэгээ яг манай нэг найз саяхан одоо уулзаад ярьсан чинь би нэвтрүүлгийг үзээд нэг юм бодогдлоо гэд надад ярьжсэн байхгүй. Тэгээд тэр айгу хүн болгон л энэ нэвтрүүлгээс айгу өөр зүйл харж байгаа юм шиг лээ. Манай найз болохоор өөрөө хүүтэй болохоор энэ нэвтрүүлгээс хараад ер нь эрэгтэй хүүхдүүдэд чи яасан хэцүү юм бэ ингээд хөрхийн амтан дандаа л мундаг байх хэвээр тий нийгмийн юм нөгөө хүсэн хүлээлт нь амар дандаа л мундаг байх хэвээр тэр эзгүй одоо арал дээр ч гэсэн нэг манлайлж явах хэвээр гэтэл тэр чин зүгээр л ингээл бас л нэг ээжийн л хүүштэй хөрхийн амтан бүхнийг чаддаг байх хэвээр бүгдөө дандаа альфа байх хэвээр биш тэнгуут ингээ нийгмийн хүлээлт айгу мундаг залуу байх гэж чадахгүй болохоор эрэгтэй хүн гэдэг чинь амар өрөвдөлттэй тэгэл хинч биш нэг юм уу жулдраа юм шиг санагддаг. Тэр нь амар өрөвдмөр санагдсан. Ер нь эрэгтэй хүмүүс айгу өрөвдмөр юм бэлээ гэж надад ярих. Нэрээ бас тэгэж өнцгөөс нь харж болох юм байна да гэд бодсон. Яг уу ээжийн өнцгөөс харуул тийм. Гэтэ бас ээжүүд ч гэсэн дотроо янз янз байгаа байхгүй. Одоо би бас хүүтэй хүний хувьд харахад бол хүүгээ анар шиг болохгүй юмсан л гэж бодож байгаа болохоос биш. Эрэгтэй хүн хэцүү юм а гэж бол ерөөсөө би харахгүй байгаа байхгүй тэрийг. Одоо анарын хувьд бол ээжийнхээ өрөөс гарсан байх ёстой. Аль хэдийн эр хүн болцсон байх ёстой. Нас байхгүй юу? Яа тэр чинь ингээд юмд нэг нас байна штэ. Насаараа тэр чинь ээжийн хүү явахгүй л байхгүй. Тийм болохоор ер нь бол би бол харахтаа хүүгээ анар шиг болохгүй юм шүү гэж л бодсон. Ер нь бол нэг яг амар бас бүх юмыг нуруунд дээрээ ачааг нь үүрэл явдаг одоо суурь шиг байхаас илүү надад бол Энгүн Баатар шиг хоёулаа хамт жоохон тэсчгээ хайраа гэд хамтдаа ингээд одоо зүтгэдэг байвал илүү гоё юм байна. Гэтэ мэдээч хэрэг ихэр сувчиг гэсэн үг биш л дээ. Нөгөө талд нь ихэр сувчиг байж болохгүй. Бас харилцсан байх хэрэгтэй шүү дээ, тий. Тийм байдаг бол гоё л гэж бодсон. Тэгэхээр ээж болгон бас өөр өөрөөр л харж байгаа юм байна. Тий, эмэгтэй хүн болох өөр өөрөөр харж байгаа юм бэлээ. Надад бол бас харахад айгу төвхтэйсэн л яг анарыг харахад зүгээр ядахтаа л ингээ урд нь гараад явхад яг юу унах гэдэг байгаа юм те. За энэ замаар явъя гэж зүгээр чадахгүй байсан ч гэсэн те. Үглээд ч хамаагүй одоо нөгөө чинзоо шиг явж бас болно шүү дээ. Тэгэл за чи угаасаа лаг юм чин гэд урцны баг нь модыг ч гэсэн ягаад мока төрүүлээд барьсан ингээ хөөрхөн амтан урц барих га зогсож байгаа юм тийм биз дээ те. Йоо. Тийм үнэхээр одоо ярьж байгаа шиг хайртай байсан бол заавал тэгээд мокаг бүр ингээд хэцүү байдалд оруулахгүйгээр урдуур нь ороо хийж болно шүү дээ тий. Тийм шүү дээ тий. Тэр яг 19 дугаар дугаараас болж л мока ер нь тийм сонголт хийсэн гэж би бодож байгаа. Би ч гэсэн тэгэж бодож байгаа. Тэр өстэй бүр навс унгаасан баха үнэлэмжээг нөө арич. Гэхдээ бидний ярьчихсан яг тэгсэн. Анрыг бол айгүй хөөрхөн хайрлал ингээл дугаарын турш яг тэр хоёрын нэг тийм асуудал байгаад байсан шүү дээ. Тэ өмнөх ярианууд дээр ч гэсэн ярьсан. Мока угаасаа нэг 100% татагдахгүй байсан. Гэтэ ингээ анар айгүй хөөрхөн хаар таламж тавиад байхаар бид нар ч гэсэн бас анарт айгүй тасж байгаа байхгүй. Тэгтэл 19 дугаар дугаар дээр бүр анарын үнэлэмж нас унсан дүзимаа бид нар бүгдөө одоо болоо гэж бодсон. Тийм шүү дээ. Хүн зүгээр ингээд бүх юм бэлэн байгаа үед бол гой сайхан үгээр уяраагаал тэг яваад байвал ингээд эмхтэн яваал байна. Бүх юм бэлэн биш. Бүх юмыг өөрснийхөө гараар яг амьдрал дээр гараад ингээд би биэндээ хань болох дээр тулах юм бол анар бол биш юмаа гэдгийг мока айгуу сайн ойлгосон. Тэрнээс яг ингээд бүх юм нэг л өдрийн асуудал шүү дээ. Тий.
хоол унд тий. бэлэн бүх юм бэлэн ээж аав нь бүгдийг бэлдээд өгсөн тохиолдолд бол чи минь хөөрхөн шүү би чинь чамдаа хайртай шүү чи минь л мундаг шүү гэд яваад байвал тэр үгэнд цэнэглэгдээд эмэгтэй хүн хичнээн ч удаан явж болно. Тэгэл яг хоёулахнаа болоод хоёулахнаа ингээл амьдралын төлөө зүтгэхээр болоод ирэхэд анарын тэр гоё өгнүүд бол хизээч хоол болдгоо л аахгүй ер нь бол. Тий, одоо энэ чинь ингээл зүгээр яах вэ нэг л өдрийн асуудал шүү дээ. Мэдээж Тий. хэрэг нэвтрүүлэхийг үлдсэн 7 хоног ингээд хөдөө амьдруулахгүй л ойлгомжтой тий. Мгм. Тэгээд нэг ийм жохон ус мус олдохгүй, хоол мол олдохгүй нэг иймэрхүү нэг чаленжинг юмн дээр жохон хичээчж болно шүү. Тэгэхээр тэр хүн Тий. угаасаа л хичээдгүүл яг бодит хүн нь л тийм хичээдгүүл гэсэн үг л тий. Харин тий. Тэгээ өөрийгөө бас хэдээсээ Жохон. би одоо дэлгүүр хийж байгаа мó хаашаа тэргүүртээ сэлгүүцээд явчихсан ч гэж байгаа шиг. Тэгээ Өөртөө бүр илэрсэн. Яг нөгөө талаас харахаар анх яг энийг 19 дугаар ингээд үзэж байхад анар ингээд нэг хөөрөд байгаа юм шиг санагдсан. Нэг хоёулахнаа байх боломж олдохгүй байжаал ингээд нэг олцсон чинь нэг сонин хөөрдөн штэ тий. Нэг ингээд онгироод ч гэх юм уу нэг хөөрдөн давтаад байх шиг санагдсан. Тэгээд нэг хөөрчхөөрөө юу хийж байгаагаа мэдгүй те. За болно штэ гэл ингээл нэг тийм нэг өлсөх хүртлээр тэгж явах. Тэгээ нэг тиймэрхүү хандлагатай байгаа ч юм шиг санагдсан. Хоёулахнаа үлдсэндээ баярлалаа. За тэгэл битээр ингээд энэний дараа бүр лаг болно штэ гэж бодохоор бүр ингээ хөөрөөд тэг жинхэнэ хажуудах хүндээ анхаарал тавихгүй те зүгээр төсөөлөлтөө ингээд амар манараад яваад байгаа ч юм шиг санагдсан. Тийм яг үнэ. Ер нь бол ээжийн хүүхдүүдийн гэх юм уу нэг тиймэрхүү одоо бие даагаагүй хүүхдүүдийн онцлог чи ер нь бол төсөөлөлтөө л явж идэг гэж би хараад байдаг байхгүй одоо ингээд за одоо ингээд 10 жилийн хүүхдүүд бид нар ч гэсэн тэгдэг шүү дээ. Би ч том болоод тийм мэрэгчлээ болоод тэгж амьдрна гэж нэг тийм төсөөлдөг. Яг тэр төсөөлөл нь ингээд 20 хэдтэй болсон залуу байхад ч гэсэн тэр фантаз нь ингээд байгаад байгаа юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Тийм байсан. Тийм. Чамд энэ дөрөв төрлийн залуугаас хамгийн таалагдсан нь хэн байсан бэ? Мэдээч хэрэг сүр таалагдсан шүү дээ. Сүр шиг одоо хүнтэй байхад сэтгэл амар байна тий. Тэгэхээр бол нэг стрессгүй. Стрессгүй хажууд нь хөрх юмээрээ л явж чадсан шүү дээ. За чи ингээд суучи гэл ингээд цамц өгөөл айгу жижигхэн зөвлөлтөөр халамж өгөнгүүт чинь эмгтэй хүн угаасаа айгу эмгтээлэг байх боломж гарч ирж байгаа хгүй. Гэхдээ суурьтай өмнө нь ихэр сувд байхад ингээд энэ би эмгтэй хүнээр мэдэрмээр байна штэ гэд байсан нээсээ яг мэдэрч чадахгүй байсан штэ. Ихэр сувд өөрөө яг тэгж хэлсэн штэ. Би эмгтэй хүнээр мэдэрмээр байхад намайг ингээд мэдрүүлдэг хүн байхгүй байна гэд. Тэгтэл суур болохоор яг эстрэг бол эмгтэй хүнээр мэдрүүлж чадсан тий. Тэгээд энэ хоёр хоорондоо яг ингээд зөгцөж байгаа. Тэгэхээр яг суур шиг эр хүний хажууд байхаар бүх эмгтэй хүн эмгтээлэг байдаг гэсэн үг биш л юм байна гэж бодсон. Харин тэ надад ч бас тэг санагдсан. Гэтэ ихэр сувд айгу тийм ядаргаатай юм байлээ те. Яг цаг болохоор өөрөө юу ч хийхгүй нөгөө нэг хуруу нэмэхгүй байж хушууд үрдэг төрлийн хүн байлаа шүү дээ. Өглөөл бүр ингээл уурлаад хин тэрийг халууц сулцсан. Хин тэрийг одоо яа халуусаж өгтөө гэж үгээд бүр миний бүр нард гарч штэ. Ингүү Баатар ямар буруутай ингэж одоо. Ингүү Баатар хөөрхөн чирээд яваад байгаа байхгүй хөдөлцсөн. Гутлахгүй хин явсан те. Энэттэй. Тэгээд нэг өглөөл хажуугаас нь тэгээд тэр гал малнаас нь хасаалцаад өгчихгүй тэр нэг цаатлын модон дээр алтаа суучаал тэгээд юм яриад ядаргаатай. Ихэр сувдтэй яг тийм нөгөө нэг өөрийнх нь гаргадаг шиг айгу бүх юмыг ойлгоол амар гоё авах гэсэн чи айгу тийм бухимддаг юм байсан бэ. Тийм байлээ. Яг би бухимдууч гэсэн тийм бухимдуу биш ээ. Тэ бухимдтай бүр айгу ингээд айгуу ингэ шалтгаангүйгээр хүн рүү уурладаг те ингээд өөртөө уурлж бодно штэ хүн тэгэхгүй ингээ хүн рүү уурлаад тэр хүн ингээ цангаацсан юм шиг айгуу инээдтэй нөгөө үлс цангараа нэг тийм юмыг төвчдөг хүмүүс байдаг штэ үлсэж мөсгөрөө гинт учир нь алдахгүй уурладаг тийм л төрлийн юм байлээ л те өөрөө ч яага уурлаад байгаагаа мэдэхгүй тэгээ өөрөө асуудлаа шийдэж чадахгүй те тэгсээр нэ Тэгээ энэ хариу респонс нэстэй айгу сонирхолтойсэн. Би Ингүүн Баатарыг ягаад ч Чинзоо шиг тиймэрхүү мухааш таах гэж бодожсэн ш. Би бас тэгэж бодсон. Ингүүн Баатар өстой мундаг залуу байлаа шүү дээ. Яг цагаа тулсан ч те. Тэгснэ загас мас барьсан те. Яаж барив? Загас мас бариад тэгээд заа жоохон төвччих гэдэг нь айгу гоё те. Ингээд тэр хүнийг ингээд урд урдаасаа хасаад байвал тэгээд бас хэцүү шүү дээ энэ харилцаа чинь.
Тэгвэл тэгэл дуусаа шүү дээ. Айгу Тий. хөрхөн хичээгээл юмнуудаа болоод за тааш одоо болно гэл айгу хөрхөн хариу зүйлсэн. Би Ингүнбаатараас тийм хариу гарна гэж ерөөсө бодоагүй. Би ч гэсэн бодоагүй. Тэр хоёр нэг тийм түлхэлцсэн харилцаатаагаар тэр арал дээр, эзгүй арал дээр байсаар байж байгаа л дуусах бах таа л гэж бодсон. Тэгсэн чинь Ингүнбаатар ёстой мундаг авч явсан. Мундаг залуу үлээ. Ер нь ямар ч эмэгтэйтэй учирсан ер нь бол тэгэл аваа явчих чадах юм байна гэж бодогдсон надад бол. Үгүй мокат ерөөсө тохирохгүй юм зү энэ хоёр бүр ч. Тэр хоёр ч угаасаа анханасаа би минийгаа үзий ятсан л та. За энэ дугаарч нэг иймэрхүү дараагийн дугаар руу орох уу? Одоо энэ дугаар дээр бол ийм хөөрхөн байсан гэдгийг ярих шаардлагагүй шүү дээ, тий? Чинзогийн хоёрыг ярих уу? Кико хоёрыг уу? Тий. Кико жоохон төвхтэй байсан, айгу зөрүүд байсан. Ядаргаатай зүгээр өгөнд нь ороод явчихна л үсттэй. Нэгэнт өөрөө амьдралаа авч явдаг эмэгтэй хүн болохгүйгаас хойш. Тий. Хөрхөө байсан. Гэтэ энэ ер нь бол гэр бүл болох жаа юм уу ирэх жаа хасууд ингээд нэг хэцүү юмыг хамт эхлээд гадагшаа яваад ч юм үзчмээр юм шиг байгаа тий. 24 цаг яг төгжигдээд ингээд харах боломжтой тэр бол. Тэгээ үүргэвчтэй аялал маялал хийгээ. За гадагшаа явж чаддгүй бол Монгол дотроо нэг хөдөө мөдөө рүү аяллаар явдаг ч юм уу тий нэг тийм майхан зайхан бариад нэг тавгүй байдалд хоёлаа өөрсдөө хүчээр орж үзвэл яг биенийхээ занг мэдэх баха. Их бах яг тэгж бодогдсон. Кико өстө бодсноос өөр байсан. Ядаргаатай гутал өмссөн дээрээс нь тий. Манай финалистууд бүр энэ юутагаа зүгээр ингээ хөвчих юм биш үү ч гэж шиг. Тэгэхээр энэ ядаргаатай гутал өмссөн. Тэгээд тэр гутал нь тэр дээшээ гарахгүй байх үндэс болсон байхгүй яг үнэндээ бол чи гарчаад ирээ гэдээ доор үлдсэн шүү дээ. Чи цатагтай бүр амар өглөө юм билээ те яа. Тэр финалист элдгээр яг өгшрөөд нэг юм өглөө өвгөн болно гэдэг шиг. Харин айгүй өглөө юм билээ. Гэтэ Чинзо Моккатай ч юм уу явсан бол тэгэж өглөхгүй байсан баха те. Тийм бах. Айтайхаа явчих байсан баха. Тийм бах. Чинзо угаасаа таалагдаагүй хүндээ өөрөө ч гэсэн таалагдахгүй тулд өөрийнхөө тийм нэг сонин сул талыг ч гэх юм уу тийм нэг муухай талаа харуулдаг байх гэж надад ягаад ч бодогдоод идсэн нэг тийм намуна дээр ч гэсэн ингээл яг би чамд тохирохгүй хоёлоо биш юм байна гэж хэлж явах үедээ айгүй муухай тийм хатуу сэтгэл гаргаад байгаа юм шиг санагдчихсэн шүү дээ. Өөрийнхөө ингээд надад ч гэсэн дургу болоосаа гэсэн нэг тийм зангуудаа үзүүлээд идэм шиг. Тий. Кико ч гэсэн яг тийм зангаа үзүүлмээр л байгаа юм шиг санагдсан надад бол. Зөв. Нэг бүр дундаа орсон яг сонирхолтой одоо нөгөө нэг эмгтэй хүн гэдэг талаас нь сонирхоогүй гэдэг нь бүр шууд харагдчихлээ те. За. Гэ шууд уур мураа гаргаад. Тий. Тэгээд ямар сэтгэлгүй байгаас тэр нэг заагс махсыг хийж байгаа юм зүгээр мэ. За ингээд энэ заагс судлаа болтлоо гэж үгээд. Чи үнэхээр таалагддаг гэж бодвол тэхгүй шүү дээ тий. За Минийстэ хөрхөн дугаараасан. Хаста гоё дугаараасан. Одоо хоёулаа төгсгөлийн амар дугаар руугаа оръё. За тэгээ. За төгсгөлийн дугаарын хэсэг дээр болохоор эхлээд яг угаасаа хүн болгон төгсгөлийн дугаар учраас гэсэн сэтгэл зүйн бэлтгэл хийсэн байсан болохоор ингээд нөгөө нэг биендээ талархталтай илэрхийлэх, гомдоосон бол уучлал гуйх муух гэд ингээд бүх сэтгэлийн өвнүүдээ хэлэх боломжийг гаргасан тийм өдөр байсан тий. Тэгээд энэ хэсэг дээр надад болохоор Ингүнбаатар айгу мундаг санагдсан. Хичнээн дургу байсан ч гэсэн Мокагаас ингээд уучлалт гуйж байгаа надад айгу Ингүнбаатарыг ер нь би айгу үнэлсэн. Ер нь нэрээ эртнээс хэрвээ орж ирсэн бол айгу хүчтэй оролцогч байхаар залуу байсан юм байна да гэд бодсон. TVээс яхааргүй хамгийн сүүлд орж ирсэн л дээ тий. Тэгээд тэр талархлын хэсэг дээр надад бол ихэр сууд үнэхээр жүжиж байгаа юм шиг надад бол санагдсан. Тэр нөгөө нэг өмнөх нөгөө чихвчтэй дугаар дээр хүмүүсийн бүх сул талыг харцсан. Яаж муулчаа тий. Тэгснэ ялангуяа хин дээр нөгөө нэг мока дээр манай мока чинь жоохон бичи гэл ингээл нэг тэгж ярьж ирсэн очт ямар хөөрх юм бэ? Чист миний харсан хамгийн хөөрхөн хүмүүс аа гэж үгээд яа. Чи одоо хотлоо яриад байгаа шүү дээ гэж бодогдсон надад шууд. Надад бол энэ камерны цаана эднэр бүр амар хоббацтай байдаг те гэж бодогдсон. Ерөөсөө бичлэгт ороогүйгээр энэ нөхдүүд хоорондоо айгу тийм холбоотой байгаа аахгүй юу?
Тэгээд яг хөдөө тэр талархал энэ тэр надад тийм ч гүнзгий сэтгэл төрөөгүй окей ихэр сувдаг байсан хүн болгон дээр очиод яриа өдөөл хүн болгоны одоо сэтгэл зүйчиг юм хийгээл нэг юм хандлт хийгээл яваад байсан юм шиг санагдсан. Тийм Тэгээд болохоор хитрхи бүгднийхээ сул нөгөө талыг харсан тий. тийм бүгдийн сул талыг нь харсан. Тэгэл камерын өмнө яаж харсан мэдсэн. Тий. Эцсийн одоо нөгөө нэг дугаар хүртэл явах арга болсон. Бүх хүний ингээд нэг суцыг натгсан. Тий яг Тэгээд үнэ. ихэр сувтын нэг талаар энэ амар ингээд сүүлийн дугаар хүртэл явах юмд басан боловч нөгөө талаас эндээс ерөөсө хосоо олох ямар ч боломжгүй ойлгосон баг. Хүн болгоныг тэгээ тандаал муу санаалал тэр ч одоо нэг төрлийн муу санаа шүү дээ тий шүү дээ тий. ингээд эрэгтэй хүмүүс нь ямар охтууд нь ямар залууд талагжаа ингээд тандаад яваад байхаар чи өөрөө яг хаягдчихж байгаа юм шиг санагдлаа. Харин тэгээ яг угаасаа би эндээс хос олохгүй ямар нэгэн байдлаар олон нүдэн дээр хин нэгэнтэй хос болохгүй гэж бодсон учраас хүмүүсийг тандаад яваад байсан ч байж бас болох юм тий. Тийм Ямар байна. нэгэн байдлаар өөрийнхөө суурийг бат тавихын тулд тэггүй бол тэр чинь хасагдчих шүү дээ. Бат тавихын тулд хүн болгонтэй ойр дотн байж хүн болгоны сэтгэл зүйчиг байж иж тэнд охтууд нь ихэр сувдын нэрийг бичихгүйгээр үлдэн шүү дээ. Тэгтээ ховг хүүхэд нь ч гэсэн өөрөө айгу тийм нөхөрсөг хүүхэд байж магадгүй л те хүн болгонтой очиод найзлал яриад ярих туртай. Тийм тэгээд л яг охин л байх. хүссэн хариултыг өгдөг те хүнд ингээд Тий. тухайн хүн ингээд тэр үед ингээд дотроо бөглөрсөн байгаад өөрийгөө ойлгоогүй байж тал ихэр сувдтай ярилцсангууд ихэр сув тэр хүний хүссэн хариултыг хэлэнгүүт тэр хүн сэтгэлээ нээж чаддаг. Одоо яг Эстер дээр бод надад тийг санагдсан. Эстер ихэр сувд хоёрыг ингээд ярилцаад ирсэн чинь чамтай ингээ ярилцаад би өөрийгөө ойлгохгүй байжаад айгуу гоё ойлгосон гэдэг Эстер тэгэнгүүт за ихэр сувд бол хүний ингээд яг хүсчихсэн хариултыг ингээд байдлыг харж байгаа хэлчихэд сэтгэлийн нээчингүүт хүмүүс ингээ ихэр сувдад татагдаад илүү ингээд найз болчт юм байна да гэж бодогдсон. Ихэр сувтай байхад айгу гоё байдаг. Хүн болгоныг ойлгоод яах вэ? Тийм хүмүүс байдаг штэ. Ингээд хүмүүстэй ивэ болдог ингээд ярих туртаа угаасаа мөн чанар нь л тийм те. Тийм л охин болов гэж бодсон. Тийм магадгүй яг тэр чихвчтэй хэсгээр бас сул талын ярих ёстой байсан болохоор ярьсан ч байж болох юм л да тий. Тий. Тэгээ Нингүнбаатарын хоёр бие биендээ захиа бичээд айгүй хөөрхөн найзууд болсон нь хөөрхөн санагдсан. Энэ хоёр гэхдээ нэг тийм хайр дурлалын юм байхгүй бах уу? Байхгүй бах уу? Нингүнбаатар цаашаага тэгж нэг сонирхож манирхоод нэвтрүүлгээс гадна тэгнэ гэж бодож ийн гэдэг нь зүгээр л тэгж бичих ёстой болохоор л бичсэн баг. Нэг дипломат харилцаатай тий хүнийг юу байдалд оруулахгүй тий. Тэгэхээр Нингүнбаатар амар шудуухан залуу байлаа ш. Тийм байлээ. Би өстө миний огт таалагддаггүй охин гэж бодож байсан чи. Тий. Шууд тэгээ бичсэн тий. Тий. Чинзаа анар хоёрын нөгөө бие биенээсээ уушлахуудыг хэсэг бас айгүй хэцүү байсан надад. Чинзаа яг хэлчмээр ах шиг гэсэн тий. Тэгээ анар айгүй тийм шууд тулгцсан чинь ерөөсө хэлэх юм одоо нөгөө нэг үе таалгыг нээхгүй байсан. Чинзаа яг хэлсэн шүү дээ тий. Яг нэгчээсээ хаалгыг баг хэрэггүй дээ гэд бацаага төлөвсөн юм шиг тий. Тий, ер нь бол нэг тиймэрхүү хандлагатай залуу юм болов гэж бодсон. Яг өөрийнхөө бодлыг тулгаад бусад хүмүүсийнхийг ингээд сонсдгоо одоо Мока дээр тэр ингээд би чамд сайн штэ гэл тулгацсан. Тэгээд Мока чи яг надад сайн юм уу өөр хүнтэйг сонирхож байна уу? Ингээд нэг шоу юм чинь чи өөр хүмүүстэй танилцаач гэдэг тийм нэг боломжийг олгоод чөлөөтэй ярилцах нөхсөн үлдээгээгүй. Яг тэрүүн шиг Чинзодор ч гэсэн тий ингээд чи миний сайн найз эмэгтэйчүүдийн асуудал гаргаагүй чи гоё шүү гэж шууд ингээ хаачаар би гаргацсан штэ гэж хэлэх нь амар хэцүү байна. Харин тийм штэ яг үнэ. Яг үнэ Мока дээр би чамд сайн штэ гэл ингээд орхичоор Мока тэр хүнийг анзаарах бас нэг шалтгаан болчихж байгаа байхгүй тий. Тэг ингээд өөрөө шийдвэр гарангуудаа тэр шийдвэр нь хүн болгоны шийдвэр гэж ингээд итгээд бүр яг л өөрөөгөө л ингээд бодоод байгаа байхгүй яг Чинзогч гэсэн үнэхээр найз гэж бодж ивэл яг хэнийг сонирхож байгаа гэд ингээд чөлөөтэй ярьж болно шүү дээ. Тэгэхгүй тий яг үнэ. Тэгээд яа демократик сонирхлоо гэд урлах заавал албатай биш шүү дээ. Энд чинь угаасаа л анхаалуудаа бүгдөө танилцж байгаа шүү дээ. Өөрийнхөө найз охин бол яг биш шүү дээ. Тэгэхээр тий шүү дээ тий. Ярилцах тийм үе таалгыг ерөөсөө нийтдээ үлдээхгүй тэгснээ шууд бүр хааж энэ төр тий. Эмэгтэй хүний асуудал гаргаагүй шүү чи гэж мэгээд тэгснээ араас нь эсвэл гаргацсан юм уу гэж мэгээд айгүй ядаргаатай тий бүр ам асууж масуугаад жоохон мэдээд тах шиг байлаа тий. Мока тэр хоёрыг нэг хамттайгаа тэгээд бүр ингээд нэг хаагаад цэг тавиадахыг гэж бодоод байгаа ч юм шиг санагдсан шүү.
Тэгээ ингэчих юм бол та хоёр баг ингээд би биндээ захиа бичихгүй гэж байгаа юм шиг үү? Ийм мессеж Тий. өгчих юм бол чи ингээд арайч бас тэгж чадахгүй гэд те. Тэгээ Мока намайг сонгохгүй байсан ч гэсэн ядахта Чинзог би энд ингээд хүчээр тий зогсоё гэд бодсон ч юм шиг Тий, санагдсан. яг үнэ. Яг тэгж санагдсан шүү. За энэ хоёр бол ёстой хөөгөрхөн байсан ёо. Хөөрхөн байсан. Гэхдээ Эстер маань нэрэ тэр нөгөө нэг нууц өрөөнд ороод нөгөө аргагүй л жоох хүүхэд болохоор айгүй их тийм гомдлоод байсан тий. Тэгээ Тэгсэн. гомдол чи амар cute тийш штэ. Ингээл өмнө нь энэ өрөөнд орсонж бай. Өөр хүмүүстэй болцсон ч ер нь өмнө нь юу болсон бэ хамаагүй. Яг чамтай ихсэн юм бол чамтай чиний чанамаас өмнөх зүйл бол шал өөр асуудал тий. Тий, өмнөх зүйлийг айгүй их дурдаад байсан те. Чиний өрөө гэсэн биз дээ. Чи өрөөгөө танилцуулаач гэж мэгээдөө. Миний бодлоор энэ Эстерт суур айгүй их таалагдсан юм шиг тий. Суур болохоор нэг жоохон таалсан ирнээсээ яг ингээд ойлгомжгүй байх шиг байлаа тий. Яг нь суурд бол жоохон хүүхдгийг санагдж байгаа. Тэгээ жоохон таалагдсан гэдгийг зүгээр нэвтрүүлгийн туршил болохоос яг нэвтрүүлгээс гараад амьдрал дээр бол яг сонголт нь мөн үү үгүй юу гэдэгт эргэлзээтэй л байгаа суурийн хувьд бол. Биш тий биш баха. Тий. Тэгээ өөр зөндөө сонголтууд байна шүү дээ сүүрд. Тий. Тэгэл яг нэвтрүүлэг дээр гэтээ энэ хоёрт одоо тэр сүүлийн 17 18 дугаар дугаар дээр хосоолгоод ярилцах боломж олгосонд би үнэхээр нэвтрүүлгийнхэнд бол үнэхээр баярлж байгаа. Яг тэгэхээр энэ хоёрын ингээд өөр талуудыг харуулж чадсан байхгүй юу? Одоо ингээд Эстер өөрийгөө ямар гоё эмэгтэйдэг авч явж ямар гоё цэцэгцтэй байж ин тэ тэр чинь ингээд альфа миний хажууд тийм байгаад байгаа байхгүй юу? Бас тэрнээс бол ингээд ямах охин мохон хов зөөдөг мөдөг гэл нэг шал өөр дүр төрхтэй болцсон байсан шүү дээ. Яг тэгсэн. Тий. Аха. Хин гэсэн суурч гэсэн ингээд өөрийнхөө ингээд чадваруудыг харуулах те өөрийнх нь ард нь ингээд суппорт хийгээд хөөх юм яриад явж байхад суур ингээд өөрийнх нь бүх ингээд эрхтэй энерги ялгарч чадж байгаа ингээд яг энэ 17 18 дугаар дугаараас хойш энэ хоёр бүр ингээд олонний хайрыг яг тэр чанаруудаараа ингээд татаж чадсан айгүй хөөрхөн хосууд болсон. Үүний хоёр ингээд амьдрал дээр би бинийгээ таалаад уучраад ингээд үерхтгиймаа гэхэд ч гэсэн ингээд айгүй гоё хөөрхөн хосууд байна даа л гэж би бодсон. Тэсээ энэ нэвтрүүлгийн баг нэр үнэхээр талархмаар байсан шүү. Яг би биенийхэн давуу талыг харуулсан тий. Тэрнээс өмнө бол Эстрийг ийм хөөрхөн игдүүтэй эмгтээлэг гэдэг гэстэй бодоогүй жоохон ховтгодог өх юм байна да. Тэг хөрх юм даа л гэж бодож байсан. Надад бол тэгтээ Эстер анханасаа л таалагдчихсэн. Би бол Эстерт нэг баг ер нь эхний дугаараас эхлээл хайртай байсан. Ягаад чи ингээд нэг тийм хөөрхөн байдаг юм аа. Нэг яг л энэ нэг өөрийгөө олцсон охтууд байгаасай л гэж би ер нь охтуудыг дандаа боддог болохоор тэгдэг ч юм уу. Анханасаа л таалагдсан. Сүүр болол анханасаа бас айгүй хөөрхөн байсан тий. Тэг хөөрхөн байсан. Тэр суурд бичсэн захаа махаа ч гэсэн бүр ингээд бүх юмаа илэрхийлсэн айгүй хөөрхөн байгаа байхгүй юу? Тийм байсан. Мундаг байлээ. Суурийг бас ингээд айгүй гоё халамжтай эр хүний төрхөөр харуулсан нь гоё байсан. Тэгэхгүй бол яг Эстертэй биш байсан бол нэг хогийн залуу шиг нэвтрүүлэг дуусгасан нэг Мока гэж яснаа гологдоо хаягдсан юм шиг тий. Тэгснээ хүн болгоо тий. Ихэр сувтаа уулзсангуудаа нэг тийм яг гаж байгаа тий. Нэг тийм ойлгомжгүйгээр үлдсэн болол ингээд суурийн имиж айгу муухай үлдэх байсан. Эстертэй айгу тийм гоё нандин харагцсан. Тэгээ Эстер өөрөө айгу ухаантай болохоор тэр ихэр сувдыг дуудаад ингээд би чамаас уучлал гуйхсан юм аа. Суур тойрт ингэж яхад би ингээд дундуур нь орсон юм шиг санагдаад гээд тэр өстө надад бас айгүй лаг санагдсан. Ягаад нэр хинч бодоогүй юмыг Эстер олж бодож хараад тэрнээсээ уушлах гуйж ийн гэд чи өөрөө бас айгүй хариуцлагатай байгаа сте тий. Би энэ хоёрын дундуур орчуудаа гэсэн бодол байсан байгаад байгаа байхгүй юу? Тий, тэр өстө мундаг байсан. Энэ нэвтрүүлэг гээл хинтэй ч байсан гэсэн уучлалт гуйна гэдэг чи айгүй гоё шүү дээ. Чинзод тэр чанар байхгүй шүү дээ. Уучлаарай би Мокат гэхдээ бас талтай байдаг шүүгээ өмнө хилцэн бол магадгүй анар тийм хачин байдал үзүүлэхгүй ч гэж болно шүү дээ. Яг тэр нэг сүүлийн захианы хэсэг дээр айгүй сонирн басаа. Айгүй эвгүй царайсан тий. Хурцсан ч юм шиг харагдсан ш сүлдээ нүд мүд нь хөнгөж ороод хацар бацар нь хонхож ороод айгүй эвгүйс. Би бүр амар ууртай л зал байна гэж бодсон. Яа тэгээд тусгаар айгүй ууртай байж магадгүй ер нь тэгээд бронхлоод цохоод авдаг ч юм уу гэж харагсан шүү дээ тэр сарайных нүд мүдэн те. Тэр нөгөө нэг ингээд нэг бүжиг хийсэн шүү дээ те сүүлийн бүжиг дээр. Мока тэр хоёр бүжиглж яад ингээд
мока өөдөөс нүдрүү нь хараад инээсэн чинь яг үнсгэжсэн аахгүй та нар ухраагаад үзээрэй заяа. Яг үнсэлт гэсэн чинь мока шууд толгоогоо эргүүлсэн чинь анар ингээ бүр хөмхийгөө зугаал амар царай гаргасан. Би бүр айгүй амар айсан. Oh my god. Энд ч одоо үерхээгүй байж ш тэ зүгээр л чамд үнсүүлэхгүй төлөө ингэж амар хөмхийгөө зугаал уурлах ямар хэрэгтэй юм бэ тэ. Бүр шимбай юм аашин тэ бүр амар тийм байх үедээ бурхан байна. Тэ нэг тийм зүгээр юу ч бодлоогүй эхлэхгүй байх чинь үнсүүлээгүй юм төлөө тэгэж уурлахаар чинь их амар байгаа зү. Би бүр ёо мока за наад залууч л биш шүү гэж бодсон. Ааха. Ер нь тэгтээ хүн хүсээгүй байхад тэр иргэдэр ч гэсэн мока мэдээгүй байхад шууд үнэрлээд авсан тий. Хүн хүсээгүй байхад тэгэж дайрах. Үнэрлагч яах вэ? Бүжиглж яхад тэр чи тэрийг анзаарсан уу? Үгүй нэг сайн анзаараагүй. За та нар бүгдөө ухраагаад үзсэн чинь. Яг ингээд бүжиглжсэн чинь тэр хоёр нүд рүүгээ хараад амар хөрх инээгээл анарч гисэн инээгээл тэгсэн чи яг ингээд үнсгэж байгаа юм шиг жоохон ойрцож моко шууд толгоогоо эргүүлсэн аахгүй. Тэгсэн анар бүр яг хүмхийгээ зугаал нүд нь хилцэл амар болсон бүр тийм амар ууртай байж болох юм болов гэж бодсон. Ааха. Тэгээд үерхдэг байсан ч гэсэн бас тэгэж уурлах ч амар шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь тийм боронктой гэдгийг мэдвэл ер нь өтөр төргөл зогссон дээр тий. Тий. Кеко юу гэж бичсэн байлаа? Кекогийн захиаг нэг сайн санахгүй байх. Ямар ч байсан нэвтрүүлгээс гараад би чамайг илүү сайн мэдмээр байна гэд бичсэн байх шиг байсан тий. Тэгээ илүү цаашаага мэдмээр байна. Битэрт ирээдүй байгаа байхаа гэж бодчоо гэсэн Кекогийн захиа яг тий. Тэ нэг тиймэрхүү байсан. Гэтэ энэ хоёр өмнөх өдөр нь эзгүй арал дээр ямар байсан бэлээ дээ гэд бодохоор угаасаа Чинзогийн сонголт ягаад ч биш л байсан л да. Чинзо яг зүгээр анар надад тэгж хэлсэн учраас би өөр хүн захиа бичиж даа гэж бодсон ч гэсэн Кикоро да бичгээргүй л байсан гэж би бодож байна. Тийм Кикоро бичгээргүй байсан баха. Тэ. Кикогийн хувьд бол анхнасаа л Чинзо байсан тий. Бэлгүүнтэй нөгөө нэг давс юу л гурил ингэж дамжуулдаг үеэс эхлээл Чинзо дээр масалцсан шүү дээ. Тий. Чинзогоос хариу ирнэ гэж айгүй найдвартай ах шиг байсан тий. Яг сүүлийн хэсэг дээр. Тий. Ер нь бол ингээд намайг одоо ингээд таньсан юм чинь би яг хүн харахад ингээд ууртай харагдаад ойртож боломгүй харагдаг гэсэн яг уг хүний таних юм бол дажгүй ааштай би тийм ууртай биш гэд Кико хэлсэн шүү дээ. Уг хүний одоо таньсан юм чинь Чинзо ингээд ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж магадгүй гэсэн найдвар байсан байж магадгүй. Тийм л бах. Тий. Тэрнээс энэ хоёр бол биш юм билээ. Үнэхээр ер нь баг найзууч болохоор төрлийн хүмүүс биш байлаа шүү дээ. Тийм билээ. Яа, тэгтээ Чинзогийн захааны хэсэгтэй айгу хэцүү байсан ёо. Энэ анарын захиа чамд амар хэцүү байсан юм. Би бол яагаад уншиж чадахгүй тэгээд ийм шүлгэлж мүлгэлж ямар сонин захиа бичсэн. Би л тийм захиа авсан бол сэтгэл хөдлөхгүй. Нөгөө л уянгийн хайртай өгнүүд л байсан шүү дээ. Өөр ер нь бол нэг тийм онцгой юм байгаагүй. Нөгөө л чиний минь чамдаа гэдэл нэг гоё үгээрээ уйраана гэд бодсон. Яг л тийм л юм байсан. Гэтэ ингээ хүн өмнөх эзгүй ардыг санаж байгаа үед бол тэр гоё сайхан өгнүүдэд чамдаа мандаа гэдэг өгнүүдэд бол уйрахгүй. Тийм нэг хоосон лаг сүртэй өгнүүдээс өөрөө ч тэр үгээ мэдрээгүй те. Зүгээр л яг чин сэтгэлээсээ мокод бас энэ залуу сайн ч юм уу үгүй ч юм уу амар тодорхойгүй байхгүй. Энэ зүгээр айгу хөөрхөн охин болохоор араас нь хөөгөөд байгаа юм шиг те. Хувийнхийнх нь хувьд ойлгоогүй. Яг моког сайн ч юм уу өөрөө сэтгэл нь сайн ч юм уу тэрийг нэг ялахгүй тэнгүүт амар тийм хоосон үгээр илэрхийлж байгаа юм шиг санагдсан. Харин яг хайртай чиний миний тийм төвшөнд ерөөсө татансаагүй юм шиг харагдсан да. Харин надад ч гэсэн зүгээр л өөрөө хөөрхөн болохоор би өөрөө сайн гэд баг өөрийгөө хүчлээд хосын нэвтрүүлэгт орсон учраас гэд өөртөө баг итгүүлсэн юм шиг тий анханасаа. Тий. Тэрнээс яг ингээд энэ залуу ер нь хүнд тэгж яг сайн болж үтсэн болов гэхгүй. Ерөөсө болж үзээгүй байхаа. Үнэхээр хүнтэй үерхээгүй нүнэн бах. Тэгээ энэ нэвтрүүлгээс бусад хүмүүст бас нэг танилцах орон зай үлдээхгүй тий. Харин тий. Ганцхан мока гэл хөрхөн болохоор л хаацсан болохоор бусад тогтооч гэсэн үг нь бас сонирхолтой л байсан шүү дээ. Яг хүний хувьд. Уг нь бол ихэр сувд анар хоёр айгу тохирох байсан. Тий. Тэгээд яг хосын нэвтрүүлэг гэж бодоод ч тэр юм уу ингээд шууд өөрөө моко гэл анханасаа дайрцсан болохоор
тэр юм уу. Тэрнээс уг нь ингээд бусад октодтой ярилцсан бол анарын өөр талыг бид нар бас олж харах боломж байсан ч байж болно шүү дээ, тий. Тий. Тэгээ анар За ч гэсэн өөр энэ талыг харах боломж байсан байж магадгүй. тий. За. Манай Хоёлаа хэд дээр парт яг 2 ч хий айгүй те. эвгүй байсан тий. Тэгсэн. Хоёрдугаар хэсэг хийгээ тэрэн дээр одоо яг төгсөлтийн хүн болгоны ярьж байгаа хэсгийг Аха. ярих уу? Тэгээ одоо хүмүүс айгүй их нөгөө нэг юу ингээд нөгөө нэг фэйсбүүк дээр анарын тухай бичээл, мокогийн тухай хичээл өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж ирсэн. Тэд нарыг ерөнхийдөө хоёлаа нэг скриншот хийгээд парт 2 маягаар ярьчвал бас сонирхолтой болох байх гэж би бодож байна. За Тэгээ ер тэгээ. нь бол За. нэвтрүүлэг гоё төгссөн. Хүн тэгээд ингээд манай паналистуудын хэлдгээр ингээд залуу байгаа дээрээ сэтгэлээ сонсоод өөрийгөө сонсоод яг ингээд Чинзо Моко хоёрын шиг ингээд иймэрхүү хурдхан залуу байгаа дээрээ ийм зөв сонголтоо хийж сураарай гэд хэлж байгаа надад айгүй гоё мессеж өгч байгаа юм шиг санагдсан. Тэгсэн. Хүний Тий. одоо сэтгэл хөдлөлтийг өрөвдөд анар гомдох болов гэд байх биш. Өөрийнхөө л сэтгэлийг сонсох нь зөв. Чинзоч гэсэн миний найз гэд ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарах биш те. Яг өөрийнхөө сэтгэл зүрхийг л энэ хоёр сонгосноо нь айгу гоё төгсөлт байсан. Тийм гоё төгсөлтөөсөн. Тэгээд дээрэс нь айгүй бас сэтгэл хөдлөсөн юм. Season 2 гарна гэсэн. Yay! Тэр амар гоё Тэгсэн. санагдсан. Season 2-ыг тэсийн ядуу хүлээж байна. Тийм шүү дээ. Одоо season 2 чинь нөгөө нэг бүгд ингээд өмнөх алдаан дээрээс суралцсан айгүй сонирхолтой байх гэж би ингээд айгүй догтлоод байгаа шүү дээ. Нэвтрүүлгийн багч шинээр орж Тий. байгаа оролцогч нар ч гэсэн яг юу Тий. ихээ мэдээ те. Тэгээд өчтөр энэ нэвтрүүлгийг ингээд үзээ сууж аваад манай нөхөр хамгийн сүүлд ингээд дууссан чи энэ тэгээ яг зорилго нь яг юу байсан юм бэ? Энэ одоо тэгээ ямар шагнал магнал байгаа юу гэж яг дээрээ бодсон юм бодож байна шүү дээ. Би тэгэхээр хүн болго яг тэгэж бодсон байх гэж бодсон. Яг ингээд яг зорилго нь юу юм те? Зүгээр л энэ хэдэн хүмүүсийг од олох гээд байгаа юм уу? Нэвтрүүлгийн баг бас нэг хөөрхөн тийм зорилго морилго дараагийн season 2 дээр олоод ингээд нэг мотивац гаргаж ирэх байх гэж би айгу хүлээлттэй байгаа. Тийм ээ. Season 2 шал өөр болох байхаа. Харин тэгвэх айгу сонирхолтой байх бах. За тэгвэл тэгээ part 2-оор ярээ. За тэгээ. За баяртай. Сонирхолтой байлаа. Bye.